Hi guys, хар самбаруудаа тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хэрэг бол Америкийн түүхэнд хамгийн нууцлаг аллагын нэг. Гэхдээ шалтгаантай. Нэг жижиг хотын төвд олон 10 хүний нүдэн дээр нэг хүн буудуулж амиа алддаг. Гэхдээ хин ч юу ч хараагүй гэж мэдүүлдэг. Энэ хэрэг бол та хичнээн гимт хэрэгтэнг харсан мэддэг байсан ч гэсэн сохор юм шиг дүр үзүүлж дүлийн юм шиг дүмбиж хилээ хазаж өнгөрүүлдэг хэрэг. Харин би өнөөдөр та нартай яагаад гэдгийг ярьж өгнө. Хэрвээ та тэр цаг хугацаанд амьдарч байсан бол та ямар шийдвэр гаргах байсан бэ гэж өөрийгөө тавьж үзээрэй. Ингээд та нүн бэлэн бол өнөөдрийнхөө шүлтийг эхлэе. За Скидмор гэдэг хот бол Миссури мужийн баруун хойд хэсэгт байрладаг маш жижиг талбайтай тосхон. Түүхийгээ туршид бол хүн ам нь хизээч 600-аас давж байгаагүй 2026 оны байдлаар 245 хүнтэй гэж бүтээгдсэн байдаг. За өөрөөр хэлбэл хүн бүр бие биеэ таньдаг жижигхэн суурин гэсэн үг. Тосгоны оршин суугчдын ихэнх нь бага орлоготой тариачид байсан. За эргэн тойрон нь бол өргөн удам үр тарианы талбайгаар хүрээлэгдсэн. Гэхдээ энэ жижиг тосгон бол өнөөдөр тайван хөдөө аж ахуйн суурин гэдгээрээ биш, энд болсон аимшигт үйл явдлуудаараа илүүтэй түүхэнд үлдсэн. Kenneth Murray гэх энэ залуу бол энэ дугаарын гол дүр. Тэрээр 34 оны 6 сарын 1-нд их хямралын үеэр ядуу нүүдлийн түрээслэгч тариачдын гэр бүл төрсөн. 16 хүүхдийн 15 дахь нь байсан. За зарим их сурвалжид бол 13 эсвэл 14 дахь хүүхэд гэж дурддагч ямар ч байсан маш олон хүүхэдтэй амжиргаа тааруу айлд өссөн. Их хямралын үед бол нөөц бололцоо тун хомс байсан учраас Ken багаасаа мөнгөтэй хүмүүсийг үзен ядаж өсдөг. Түүний эцэг эхийг Тони болон Мейбл гэдэг Тони 20 настайдаа ердөө 14 настай байсан Мейблийг жирэмслүүлсэн. Ажил хайхын тулд тэд Миссури болон Канзас мужийн хооронд байн нүүдэлдэг байсан. Олдсон ажил нь бол хизээч хангалттай орлого олдоггүй байсан. Эцсээ тэд Скидмор хотын захад суурьшдаг. Тони хүүхдүүдэд байн хүчирхийлдэг байсан төдийгүй фармын амьтдыг ч гэсэн зодож тарчилдаг байсан. Үүгээр ч зогсохгүй өөрийн хүүхдүүдээрээ хүртэл амьтдыг зовоолгодог байсан. Тэдний хүмүүжилт бол маш муугар нөлөөлдөг. Kenneth бол 10 гаруй хүнтэй жижигхэн байшин тусдаг. Эцэг их нь өдөр бүр 10-аас 12 цаг ажилладаг байсан болохоор ихэнх цагаа гэрээсээ гадуур ганцаараа өнгөрөөдөг байсан. Сургуультай тэр их хвчлэн бохир хувцастай, муу ариун цэвэртэй очдог байсан. За заримдаа бусад хүүхдүүдэд эвгүй үнэртдэг гэсэн шалтгаанаар гэрлүүн буцаадаг байж. Ангийнхных нь ярьснаар бол тэр зоожиг, төрөмгий, за бүр хүчирхийлтэй хүүхэд байсан. Заримдаа ангийн хүүхдүүдээ хутгаараа сүртүүлдэг байсан гэж яригддаг. Тэрээр 15 настайдаа 8 дугаар ангиасаа сургуулаа орхиод тухайн үед бараг бичиг үсэггүй байсан гэж үздэг. Багаасаа гадаа байх дуртай, сургуульд явхаас илүү элбэн хангахыг илүүд үздэг байсан. Өсвөр наснда шөнөөр идэвхтэй амьдрах зуршилтай болсон нь элбэнхийг шөнөөр агнадаг байсантай холбоотой. Ингэж харанхуйд байн явдаг болсноор янз бүрийн хэрэг төвөгт холбогдох нь ч гэсэн нэмэгддэг. Өсвөр насны сүүл 20 гаруй наснда тэр хулгай хийдэг, үхэр мал хулгайлдаг, эмэгтэйчүүдтэй олон харилцаатай нэгэн гэдгээрээ нэрд гардаг. Зарим хүн бол түүнийг өтгөн хар үстэй, за хажуу талаараа хуудастай, цэнхэр нүдтэй царайлаг, ойролцоогоор 188 см өндөр биерхүү нэгэн байсан гэдэг. 18 настайдаа буюу 1952 онд Миссури мужийн Денвер хотод анхны эхнэр Олитатайгаа гэрлээд худалгүй хүүхэдтэй болдог. 20 настайдаа хүргэн ахыхаа барилгын талбай дээр ажиллаж байхдаа 9 метрийн өндрөөс ган хавтан толгой дээр нунаад маш хүнд гэмтдэг. Хамгаалтын молгой өмссөн байсан ч гэсэн тархины хүнд гэмтэл авч мөн хүзүүний булчин мэдрэл нь гэмтдэг. Үүнээс хойш тэр архаг өвдөлттэй болдог. Зарим нь бол энэхүү тархины гэмтэл нь түүний дараагийн хачирхалтай, хүчирхийлэлтэй зан авирын нэг шалтгаан болсон байж магадгүй гэж үздэг. Тэд хэсэг хугацаанд Миссури мужийн Денвер хотод амьдарсан ч гэсэн Ken доктортой ажил хийж чадахгүй болсон болохоор 55 оны орчимд буцаад Скидмор руу нүүдэг. Залуудаа тэр бол бие бэлтрийн хувьд чирэг царайлаг байсан болохоор хүмүүс түүнийг залуу Elvis Presley-тэй хүртэл зүүрлдэг байсан.
Харин нас ахих тусам жинэн нэмэгдэж ойролцоогоор 123 кг хүрч дээрээс нь эн чинь 188 см өндөр том биетэй гэдгээ ашиглаад хотын хүмүүсийг айлгаж сүрдүүлдэг болсон. Тэр бол өөрийн эзэмшлийн газрынхаа хэсэгхэн газрыг түрээсэлж мөнгө олдог. За мөн уралдааны нохой худалдаж мөрий тавьдаг. Үүний зэрэгцээ тэр үр тариа, арх, шатхуун, эртний идэл за тэр бүхэл нутгийн мал сүргийг хүртэл хулгайлдаг байсан. Хулгайлсан мулаа тээвэрлэхүн тулд ачааны машинаа тусгаалan өөрчилж дуудлага худалдааны газруудын хүмүүст мөнгө өгч хулгай малаа хурдан чимээгүй заруулдаг байсан байна. Тухайн үед Миссури мужид малыг заавал тамуулах хууль байгаагүй учраас эрх баригчид эдгээр хулгайн хэргийг Кентэй холбож нотлоход ихээхэн хүндрэлтэй тулгардаг. За үүнээс гадна Кен нутгийн хүмүүсийг айлгаж сүрдүүлдэг байсан болохоор ихэнх нь бол түүнийг цагдаад мэддэхээс айдаг байсан. Хэдийгээр тосгоны хүмүүс малын хулгайг Кен үлдэж байгааг бараг бүгдээрээ ойлгодог болсон ч хинч түүний эсрэг мэдүүлэг өгөхийг хүсдэггүй. Нэг удаа Кен болон хэдэн найзууд нь нутгийн малчин Клен Грахамыг зодож зүүнүүдийг нь бараг сугартал нь өшгөлсөн. Үүний дараа тэд Клений охин руу дайрч хоолойг нь боож алнаа гэж сүрдүүлдэг. Мөн Кен хэрвээ энэ халдлагыг цагдаад мэдэгдвэл эргэж ирээд охиныг чинь дахиж гимтэн шүү гэж сүрдүүлнэ гэх мэдээлэл бий. Хожим нь Кен баривчлагдсан ч гэсэн худал илрүүлэгчийн шалгалтыг давсан гэсэн шалтгаанаар суллагддаг. За өнөө үед бол худал илрүүлэгчийн шалгалтыг бол дангаар нь нотлох баримт гэж үзэх нь бол маш ховор за бараг үздэггүй. Яагаад тэгэхээр судалгаагаар бол зарим psychopath болон sociopath хүмүүс бол гэмт хэргийн мэдрэмж бага байдаг учраас зүрхний цохилт болон биеийн физиологийн өөрчлөлт нь энгийн хүмүүсийн шиг илэрдэг. За иймээс ийм төрлийн шалгалт бол найдвартай арга бишээ гэж үздэг одоо үед. Гэхдээ тухайн үед бол Кенийг ердөө худал илрүүлэгчийн хариунд үндэслэн сулалсан. За энэ нь бол түүнийг шийтгэлээс мултарсан олон тохиолдлын ердөө эхлэл болдог. Кен ихэнхдээ хэдхэн хоног хоригдоод л суллагдаг байсан ч гэсэн нутгийн олон тариачин хууль сахиулагчид бол түүнийг тоо томшгүй олон гэмт хэрэгт буруутаа гэдэгт нь итгэлтэй байсан. Гэхдээ түүний өшөө авалтаас айсан хүмүүсийн ихэнх нь түүний эсрэг дуугарч чаддгүй байсан. 1972 онд түүнд үхэр мал хулгайлсан хэрэг үүсгдэг. Кен энэ удаа бол Канзас Сити гэх томоохон хотоос Ричард Макфейден гэх нэртэй нэр хүндтэй өмгөөлөгчийг хүсэлдэг. За энэ Ричард Макфейден гэх энэ өмгөөлөгч бол энэ хэргийн туршид хамгийн чухал хүмүүсийн нэг болж Кенийг олон жилийн турш шоронд орохоос хамгаална. Тэрээр энэхүү малын хулгайн хэргийг хэрэгсэхгүй болгож чадсан. За үүнээс хойшоо Кенийн өмгөөлөгчөөр байнга ажиллаж эхэлдэг. Ричардын ярьснаар бол Кен жилдээ дунджаар 3 удаа хууль хяналтын байгууллагатай асуудалд ордог байсан. Нийтдээ 20 гаруй удаа яллагдагчаар татагдсан гэж үздэг. Гэхдээ тэр нэг ч удаа зохих ял шийтгэл авч байгаагүй. Олон жилийн турш Миссури мужийн Норвей дүүрэгт бол бусад бүх тойрогоос илүү олон малын хулгайн хэрэг бүртгэдэг байсан ч гэсэн эрх баригчид бол Кенийг ялаж чаддгүй байсан. Харин хүчирхийлэл айлган сүрдүүлэх арга барилаасаа болоод тэр удалгүй Норвей тойргийн буули буюу дээрлэгч гэх хочтой болдог. За Кен ихэнхдээ бол Скидмор хотын төв гудамжинд байрлах DNG Tavern гэдэг бааранд очдог байсан. За тэрээр дотор нь хэдэн мянган долларын бэлэн мөнгө хийсэн цаасан ут барьж очоод шар хайрыг тамхиныхаа мөнгийг тэндээсээ гаргаж төлж байсан гэдэг. Зарим хүн үүнийг зүгээр л баян тансаг харагдах гэж ингэдэг байсан гэж боддог байсан бол зарим нь бол түүнд малаа алдсан фармеруудыг зориуд доромжилж эн чин та нарын малын мөнгө шүү гэсэн утгаар гайхуулж байна гэж үздэг байсан. Ингэснээрээ Кен тосгондоо жигшигдсэн нэгэн болсон ч гэсэн тэр үедээ фармеруудын малыг хулгайлж мөнгө алдуулдаг төвөгтөө этгээдээс бол нэг их хэтрэг байсан. Гэхдээ тэр өөрийгөө за би хэрвээ энэс мултарч чадаж байгаа юм чинь өөр юу хийж болох вэ гэсэн бодол орж ирсэн юм шиг санагддаг. 20 гаруй настай болсон хойноч гэсэн тэр ангийн найзуудтайгаа байнга нийлдэг. За яг өөртөө тарсан тэнийг юмнуудтай. Тэдэндээ залуухан мах сониртгоо гэж илэн далангуу ярьдаг байсан. Заримдаа бүр дунд сургуулийн орчим эргэлдэж хөвгүүдтэй найзалснаар тэдний эмэгтэй найзуудтай танилцахыг оролддог байсан. Тэр үед бол Кен аль хэдийн 20 гарцсан насанд хүрсэн хүн байсан. Тэрээр бүр Барбара гэх 13 настай охинтой хамт арх уудаг байсан. Ихэвчлэн ядуу, боловсрал багтаа өсвөр насны охтыг онилдог байсан.
байсан. Насан туршаагүй хэдэн хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн тодорхойгүйч ийм үйлдэлээ олон удаа давтсан болохоор найзуудынхаа хүрээнд энэ талаараа нэрд гарсан. Түүний эргэн тойрны хүмүүс ч гэсэн адилхан хүүхэд хүчирхийлэгчд байсан гэх яриач гисэн байдаг. Олон жилийн турш Кен хохирогчдынхаа заримыг жирэмслүүлж байсан бөгөөд дараа нь хууль эрх зүйн асуудал үүсгэхийн тулд тэдний эцэг эхийг сүрдүүлэх эсвэл мөнгөөр дуугүй болгодог байсан. Тэр Алитатай хэдэн жилийн турш гэрэлсэн хിവэрэ байсан ч гэсэн удалгүй Шарон гэх 15 настай охинтой танилцдаг. За нэг их удаагүй 58 онд Кен Алитатай гэрэлтэй цуцлуулад удалгүй Шарон ч гэсэн жирэмсэн болдог. За мөн дээрээс нь Сайли гэх 13 настай охиныг өөртөө татаж эхэлдэг. Нэг өдөр Сайли түүнтэй бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд Кен охиныг зодож аавыг нь алнаа гэж сүрдүүлдэг. За түүнээс хойш Сайлиг удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртүүлж бүр өөртөө нь болон 15 настай Шаронтай хамт амьдрахыг хүртэл туулгадаг. За гисэн чи ямар ч байсан тэр жилдээ Кен болон Шарон хоёр гэрэлдэг. Шарон ч 15 настай охин байсан. Кен амьдралынхаа туршид нийт 6 өөр хүнээс дор хаяж 17 хүүхэдтэй болсон гэх мэдээл байдаг. За мэдээж тэр 6 хүний ихэнх нь бол насанд хүрээгүй охид байсан. 59-оос 65 оны хооронд Шарон бол нийтдээ 5 хүүхэд төрүүлсэн. За мөн Дона гэх өөр нэг 15 настай охин 59 онд Кенийн өөр нэг хүүхэд төрүүлдэг. За харин Сайли 61, 63, 64, 65 гэсэн онуудад нийт 4 хүүхэд төрүүлсэн. 64 онд Кен Мизури мужийн Сейнт Жозеф хотоос гаралтай 15 настай Алист мөн бэлгийн хүчирхийлэл үйлдэж эхэлдэг. Скидмороос ойролцоогоор 80 км-ийн зайтай амьдардаг байсан Алис хожим Кентэй хамт амьдрах болсон бөгөөд 69 он, 73 он, 75 онуудад түүнээс дахин 3 хүүхэд төрүүлсэн. 1969 оны орчимд Кен 12 настай Трина гэх охиныг мөрдөж эхэлдэг. Тэр Кен 35 настай байсан Тринагийн сургуулийн бүжгийн арга хэмжээний үеэр эргэлдэж байсныг хүмүүс харсан гэдэг. Дараа нь тэр охинтой хичээлийн өмнө болон дараа уулзахаар тохирдог болж Трина ч гэсэн сургуулийнхаа автобусаар гэрлүүгээ хайрхаа болдог. Хожим сургуулийн удирдлагууд бол энэ талаар цуу яриа сонсож байсан ч гэсэн ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эхэндээ Тринагийн найзууд түүнийг бараг хоригдол мэт байсан гэж ярьдаг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам Кен түүнийг бусдаас бүрэн тусгаарлаж сэтгэл санаагаар нь хяналтаа оруулснаар өөрийг нь сайн дураараа дагаж байгаа мэт болгодог. Заримдаа Трина ээжийнхээ гарын үсгийг дуурайлгаж зураад хуурамч чөлөөний бичиг өгүүлдэж хичээлээ тасалж бүтэн өдрийг Кентэй өнгөрөөдөг байсан. Тэрээр 14 настайдаа жирэмсэн болоод удалгүй сургуулаа хаяад Кен болон Алистай хамт амьдарч эхэлдэг. Тэдэндээ хэсэг хугацаанд амьдарч байсан Марсия гэх эмэгтэй удалгүй тэр газраас явдаг. Алис Трина хоёр энэ амьдралдаа маш их дургүй байсан ч гэсэн Кен тэднийг дуулууртай байлгахын тулд байнга зоддог байсан гэх мэдээлэл байдаг. Энэ бүхнийг харахад бол нэг асуулт гарч ирдэг. Кен насанд хүрээгүй олон охиныг жирэмслүүлж дараа нь тэднийг өөртөөгөө хамт амьдруулж исэн. Гэтэл эцэг эхчүүд нь яагаад үүнийг зөвшөөрөөд байсан юм болоо гэдэг асуулт. Яг юу болсон нь бол тодорхойгүй. Яагаад тэгэхээр тухайн охидын гэр бүлийн нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл байдаггүй. Бас нэг сонирхолтой зүйл нь бол Кенийн аав нь хүртэл түүний ээжийг 14 настай байхад нь жирэмслүүлсэн. Тэгэхээр одоо энэ нь зөвхөн тухайн гэр бүлийн хэвийн бус орчин байсан уу? Эсвэл тухайн үеийн жижиг хөдөө тосгонд ийм төрлийн үйлдэлийг төдийлөн эсэргүүцдэггүй соёлын нөлөө байсан уу гэдэг нь бол тодорхойгүй хэвээрээ үлддэг. За нөгөө талаараа Скидмор бол тэр үед бараг цагдаагийн хамгаалтгүй байсан. Хотод тогтмол ажилдаг хууль сахиулагч бараг байгаагүй. Хамгийн ойрын албан хөрш хотод байрладаг байсан юм байна. Хожим нэг маршал томилогдсон ч гэсэн удалгүй ажлаа орхисон гэдэг. За иймээс хууль сахиулах байгууллагын хяналт суул аслагдсан жижиг тосгонд хүмүүсийн үйлдэлийг таслан зогсоох хүн цөөн байсан нь энэ зөвүүн Кен олон жилийн турш ийм аимшигт гэмт хэрэгүүдээ үргэлжлүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж бас үздэг. За Трина лугаа буцаад очие. За тэр бол 73-аас 78 оны хооронд бол нийт 3 хүүхэд төрүүлдэг. Харин анхны хүүгээ төрүүлсний дараа тухайн үед 16 настай байсан тэдэнтэй хамт амьдарч байсан Алистай хамт ээж болон хойд эцгийнхээ гэрлүү зугтахыг оролддог. За гэтэл Кен бол тэднийг олоод буу тулгаж хүчээр гэрт нь авчирсан гэж Трина мэдүүлдэг. За дараа нь шийтгэл болгож Алисыг хэрцгийгээр зодсон бол харин Тринад буу тулгаад хувцас тайлахыг шаардаж түүнийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн.
Энэ хэрэг болсноос нэг их удаагүй Кен Тринаг дагуулад Тринагийн ээж болон хойд эцэг хоёрыг изүү багт нь гэрт нь очдог. Тэр бензин асгаж гэрийг нь шатааж мөн гэр бүлийн нохоог нь винтав буугаараа буудаж хөнөөсөн гэдэг ингээд байшин бүхэлдээ шатаж үнсэн тавраг болдог. 2 хоногийн дараа Трина нэраа хүүхдээ Миссури мужийн Маунт Сири дах эмчит үзүүлэхээр очиход эмч түүнийг бол маш их айж цочирсан байдалтай байгааг нь анзаардаг. Эмч тайвшруулж ярилцсны эцэс Трина бол болсон бүх явдлыг ярьдаг. Үүнийг сонссон эмч эрх баригчдад нин даруй мэдэгдэж хүүхдийг асрамжинд шилжүүлдэг. Харин Трина тайвшруулах юм хийж эмнэлийг твтүүлсэн бөгөөд гол зорилго нь бол Кенээс хол байлгах явдал байсан. Дараа нь Трина хүүхэдтэйгээ нэг асрамжийн гэрт хамт байрладаг. 73 он гэхэд бол Кен Тринагийн мэдүүлэгт үндэслэн зэвсэг ашигласан хүч хэрэгэлсэн халдлага болон галдан шатаасан хэрэгт буруутгагдж эхэлдэг. Гэхдээ тэр ердөө $2,500 батлан даалтаар суллагддаг. Суллагдсныхаа дараа Кен Трина болон түүний хүүхэд түр байрлаж байсан асрамжийн гэрийн гадаа машиндаа олон цагаар суудаг болсон. Цагдаа дуудсан ч тэд нийтийн эзэмшлийн газар сууж байгаа учраас хууль зөрчөөгүй гэсэн тайлбар өгөөд тоолгүй орхидог. Өнөөдөр эргээд харахад бол үүнийг гэрчийг айлган сүрдүүлсэн мөрдөн мөшгсөн үйлдэл гэж үзэх ёстой байсан гэж олон хүн шүүмжилдэг. Гэхдээ тухайн үед бол тэр бус нутагт ийм үйлдэлийг хууль зөрчсөн гэж үздэггүй байсан. За үүгээрч зогсдоггүй. Кен Тринаг байрлуулж байсан асрамжийн гэрийн эздийг сүрдүүлж утасны дуудлага хийж эхэлдэг. За тэд хэлэхдээ тэдний охиныг хулгайлаад Тринагаар солино гэж занал хийдэг. Тэр бүхэл охин нь ямар сургуулийн автобусаар явдгийг хүртэл мэдэж байгаагаа хэлдэг. За ингээд айдас давтсан Трина эцэст нь эмээнгиндээ очиж амьдрах болдог. Прокурор энэ үеэр Кенд нэмэлтээр 8 хүнд гэмт хэргийн шинжтэй бэлгийн хүчирхийллийн ял нэмж тулгадаг. Насан туршигөө олон охиноос хүүхүүтэй болсон ч гэсэн үүнийг батлах нэгэн чухал нотлох баримт болдог. Гэхдээ Кенийн өмгөөлөгч Ричард энэ хэрэгт оролцож эхэлдэг. Кен түүнд хэрэг бүрийг хэрэгсгүй болгуулахын төлөө тус бүр $5,000 бэлнээр төлдөг байсан гэх мэдээлэл байдаг. Тухайн үеийн $5,000 бол маш их мөнгө. Өмгөөлөгч нь шүүх хурлыг бүтэн 1 жилээр хойшлуулж чаддаг. Энэ хугацаанд Кен Шарнаас нууцаар салаад за удалгүй Тринагийн ээжээр Тринаг Кентэй гэрлэхийг зөвшөөрсөн бичигт гарын үсээ зурулдаг. Зөвшөөрлийн бичигт гарын үсийг зурсан яг тэр өдөр Кен Трина хоёр гэрэлсэн. За энэ гэрлэлтийн цорын ганц гэрч нь бол Кений өмгөөлөгч Ричард өөрөө байсан. Ингэсний дараа Ричард прокурор руу уцтаад Кенийн эсрэг мэдүүлэг өгөх байсан гол гэрч одоо түүний хууль ёсны эхнэр болсон болохоор нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж хэлдэг. Миний хараа бол энэ бүх зүйлийг бол өмгөөлөгч нь л Кенийг за чи энэ хүнтэй гэрлүүл чиний эсрэг мэдүүлэг өгч болохгүй гэдэг зүйлийг Кенд хэлсэн баг. Яагаад тэгэхээр Кен чинь өөрөө ямар ч мэдлэг мэргэжилгүй за бараг уншиж чаддаггүй ийм мэдлэг боловсрал муутай хүн байсан. Хэдийгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой байсан ч гэсэн яллах магадлал бараг үгүй болсон болохоор Кенд холбогдсон бүх хэргийг хэрэгсэхгүй болгодог. Үүний дараа Кен, Трина, Алис 3 хүүхдүүдийнхээ хамт үргэлжлүүлэн хамт амьдардаг. Зарим мэдээлэлээр бол тэр үед Кен өөр мужууд бүртгүүлсэн гэрлэлтийн гэрчилгээ ашиглаж Трина болон Алис хоёртой нэгэн зэрэг гэрэлсэн байж болзошгүй гэдэг. Хүүхдүүд нь хүртэл нэг сургуульд сурдаг байсан бөгөөд тэдний зарим нь хожим багада Кенд ямар их зодуулдаг байснаа ярьдаг. 40 нас төгсөн ч гэсэн Кен хүчирхийлэл айлган сүрдүүлгээ зогсоогүй. Тэр үсээ хараар будаж өөрийгөө залуу харагдуулахыг оролддог байсан. Биеэрээ бүдгэрсэн олон шивээстэй. Тэр дундаа гарын хуруунд дээрээ өөрийн нэр, мөн ээж, хайр, Олита, Жован, за мөн хутганы зураг зэрэг олон шивээстэй байсан. 76 оны 7 сарын 27-нд Кен хөрш Ромаага буудсан хэрэг гардаг. Юу болсон гэхээр за гэрэлцэн 3 хүүхдийн эцэг Рома өөрийн газарт буун дуу гарахыг сонсоод шалгахаар очиход Кений машин бол Ромагийн газрын захад зогсож өөрөө дээшээ буугаар буудаж исэн. Кен түүнийг бузар новш гэж харааж өмнө нь өөрийнх нь газар руу орсон гэж буруутгадаг. Рома үүнийг үгүйсгэсэн ч гэсэн Кен бол түүнийг буугаар хевлэр нь буудаж дараа нь дахин галснаар дух болон баруун хацрыг нь шархтуулдаг. За аз болоход Рома харин амьд үлдэж Кенийн буу гацсан байсан болохоор өөрийн машинаар гэртээ хүрч чадсан. Эхнэр нь түүнийг яаралтай эмнэлэгт хүргээд Кен удалгүй баривчлагддаг. Гэтэл шүүх хурал болохоос өмнө батлан даалдаар сул явж байхдаа тэр шүүгчийн амбарыг хүртэл галтан шатаасан, мөн тангарагтны хит хитэн гишүүнийг мөрдөж айлгаж сүрдүүлсэн гэх мэдээлэл өгдөг. За тэр бүхэл Ромагийн гэрийн гадаа дор хаяж 100 удаа очиж зогссон гэдэг. Өмгөөлөгч Ричард өмнөхийн адил шүүхийн харьяаллыг өөрчлөх хүсэлт гаргаж шүүх хурлыг дахин хойшлуулдаг. Эцэст нь Рома шүүхтэр Кен
өөрийг нь буудсан хүн мөн гэж шууд зааж өгсөн ч Кен цагаатгагдсан. Яагаад тэгэхээр түүний ангийнх нь хідэн найз тухайн үед хамт байсан гэж худал мэдүүлэг өгдөг. Хожим Кен энэ шийдвэрээрээ сайрхаж тэрийг өстө шууд алчихгүй яавда тэгсэн ч гэсэн адилхан ялгуул өнгөрөх байсан юм бэ штэ гэж ярьсан байдаг. Үүгээрч зогсохгүй Кен Ромаг трактороо жолоодж явахад нь хид хідэн удаа буудсан ч гэсэн энэ удаад ч гэсэн түүний эсрэг ямар ч арга хэмжээ аваагүй. За энэ хачиралтай маргааныг бол Кенийн зан авираас харахад нэг эмэгтэйгээс болсон байж магадгүй гэж үздэг ч гэсэн яг тодорхой биш. Кенийн зан авир бол улмал аюултай болдог. Тэр одоо өчүүхэн зүрээс болж хүмүүс рүү буудаж урдын адил ямар ч ял шийтгэлгүй мултарсаар байсан. 80 оны 4 сарын 25-нд Кенийн төгсгөлийн эхлэл нь тавигддаг. Хачиралтай нь бүх зүйл ердөө 10 центийн үнэтэй ганцхан ширхэг чихэрнээс олж эхэлдэг. Тэр өдөр Кен Трина хоёр хүүхдүүдээ хотын B&B гэх хүнсний дэлгүүр рүү хүнс авахар оруулчаад өөрсдөө өөр газар хүлээж байсан. За энэ бол Skidmore хотын бараг бүх хүн үйлчлүүлдэг жижиг гэр бүлийн хүнсний дэлгүүр. Хүүхдүүдийг дэлгүүрт байхад кассан дээр бол баг зэрэг будлаан гардаг. Бага насны нэг хүүхэд нь төлбөрөө төлөөгүй чихэр барьсан чигээрээ гарах гэж байхад нь худалдагч түүнийг зогсоогоод дууддаг. Тэр үед их чинь дүүгийнхаа гараас тэр чихрийг нь шүүрж аваад тавирлан шидчихэд дэлгүүрээс гараа авчдаг. За гэтэл бүх зүйл үүгээр дуустдаггүй. Хэдхэн минутын дараа өөр нэг их чинь дэлгүүрлээ маш ууртаа орж ирээд та нар миний дүү хулгай хийсэн гэж буруутгах болоогүй шүү гэж шаарддаг. За удалгүй энэ маргаан бол дэлгүүрийн эзэд болох Луис болон Эрнест Боугийн анхаарал дүртдэг. За Луис бол 50 настай Skidmore төрж өссөн шулуун шудраг Хеликсний нүүрэн дээр нь шууд хилчдэг зөрүүд эмэгтэй байсан. За харин хүмүүсийн Боу гэж дууддаг Эрнест бол бараг 70 нас хүрч байсан. Тэтгэврт гарахад ойртсон нам гүм дуу цойтой хүн байсан. Луис Боу хоёр бол энэ асуудлыг тайван замаар шийдэх оролцсон ч гэсэн Кенни хүүхдүүд бол маш бүдүүлэг авирлж исэн. За том их нь бол бид нар өстө танахаар дахиж хизээч үйлчлүүлэхгүй гэж хэлэхэд нь Луис ч гэсэн мөн адил хатуу хариу хэлээд та нар болон танаа гэр бүлийнхэн хизээч манахаар үйлчлүүлэхгүй шүү гэж мэдэгддэг. За ингээд ойролцоогоор 20 минутын дараа Кен болон Трина хоёр дэлгүүр дээр ирдэг. Кен халаасны худаг барьсан чигээрээ дэлгүүрд орж ирээд Луис руу хараал урсгаж бүр чамааг ална гэж сүрдүүлж эхэлдэг. Трина ч гэсэн түүний ард зогсож исэн. Луис түүнд зүгээр охин чинь төлбөрөө төлөөгүй чихртэй гарах гэж байсан болохоос хинч түүнийг хулгай хийсэн гэж шууд буруутгаагүй гэж тайлбарлагыг оролддог. За энэ бүхэн бол энгийн нэг үл ойлголцол байж болох байсан. За гайхалтай нь бол Кен хэсэг хугацаанд тайвшраад дараа нь тамхи авахыг хүсдэг. За гэтэл дэлгүүрийнхэн бол байр сууриа өөрчлөөгүй. Тэдний гэр бүл дэлгүүрт дахиж орох ирэхгүй хэвээрээ байгаа гэж хэлдэг. За тэр орой Кен дэлгүүрийн гадаа ачааны машиндаа суугаад доторхыг ширтэж ажиллаж исэн. Харин тэд дэлгүүрээ хаагаад гэртээ харах үед Кен тэдний байшингийн хажуугаар хид хідэн удаа машинаараа эргэлзсэн. За энэ бол түүний олон жилийн турш хэрэгжилж ирсэн классик айлган сүрдүүлэх арга нь. Луис таньдаг цагдаа руугаа залгасан ч гэсэн тэр за санаа зовох хэрэггүй гэж хэлээд өнгөрчдөг. Хэдэн өдөр нам гүм өнгөрсөн ч удалгүй Кен Луис дээр очиж Тринатай гудамжинд зодтолтвол $100 өгнө гэж санал болгодог. Мэдээж Луис татгалзаж ийм санал ямар утгагүй болохыг хэлдэг. Гэтэл маргааш нь Кен Трина хоёр Луис болон Боугийн гэрийн гадаа дахиж ирдэг. Тэд Луисыг Тринатай зодтолтуулах гэж ирсэн ч Луис аль хэдийнэ татгалзсан байсан. Луис цагдаа дуудсан боловч Кенни машинд цагдаагийн радио байсан болохоор дуудлага орж ирэмээс тэр цагдаа ирэхээс өмнө яваад өгдөг. Луис гомнол гаргах талаар цагдаагаас асуухад тэд дахиад л Кен бол олон нийтийн зам дээр байгаа учраас ихийнхээ хүрээнд байна л гэж хэлдэг. За ингээд цагдаа нар ямар ч арга хэмжээ авахгүй байгааг хараад бол Луис болон Боу хоёр бол Кен цаашид ямар нэгэн хүчирхийлэл үлдэх вэ гэж айж эхэлдэг. Чихрийн хэрэг явдлаас 1 сарын дараа буюу 80 оны 5 сарын 25-нд Кен Трина хоёр Луис болон Боугийн гэрийн гадаа ирээд машинаасаа бууж шотган гаргаж ирээд байшин руу чиглүүлээд дээврийн дээгүүр 2 удаа бууддаг. Дараа нь тэр машиндаа суугаад явсан ч гэсэн хагас цагийн дараа буцаж ирээд дахин 1 удаа буудсан. Маргааш өглөө Луис энэ бүхнийг Мизеримужийн Норвей тойргийн шерифийн оффист хандаж шериф Рожерт мэдээлэл өгдөг. Рожер бол тайлан бичиж дараа нь прокурорд шилжүүлнэ гэж хэлсэн ч бодит байдал дээр бол ямар ч тайлан гаргаагүй. Харин ч Луис Кеннийг өөртөө ажиглаж бай гэж зөвлөдөг. 2 шөнийн дараа Кен дахин ирж байшин руу бууддаг. Тэр илт олон удаа хууль зөрчиж байсан ч гэсэн хууль сахиулагчд бол түүнийг эрхийнхээ хүрээнд үйлдэл хийж байна гэж хэлсээр байсан. За ингээд цагдаа сэргийлэх юм бол Луисийн гэр бүл огт туслаагүй. Нутгийн хүмүүс ч гэсэн Кенийн юу хийж байгааг мэдэж байсан хэрнээ хинч оролцохыг хүсээгүй.
Луизийн охин Шерил энэ үеийг бол байнгын айдастай амьдрах үе байсан гэж тодорхойлдог. Өглөө сэрэхтэй айн, өдөржингөө айн, орой унтахтай айн, за маргааш нь бүгд дахиад л давтагддаг гэж тэр хэлдэг. Кенийн айлган сүрдүүлэлт хүчирхийлэл энэ Скидмор хотод тархахаас өмнө бол энэ хотод олон хүн гэрийнхээ хаалгыг төгждөг байсан. Гэтэл Кенийн үйлдэл улам ихсэх тусам хүмүүс хаалгаа төгжиж өөрсдөө хамгаалахын тулд зэвсэг барьж эхэлдэг. 80 оны 7 сарын 8-нд Боу дэлгүүрийн эсэс цэцгаар ирсэн засварчинтай уулзахаар оройхон дэлгүүр рүүгээ явдаг. За дэлгүүр бол аль хэдийн хаалтай байсан болохоор засварчин ажиллаа хийж байх хооронд Боу арын хаалганы ойролцоо цаасан хаарцаг хайчилж байсан. Тэгтэл Кен ачаа болгох хэсгийн ойролцоо гинэт гараад ирдэг. За тэдний хооронд бол яг юу ярьсан тодорхойгүй ч гэсэн Боугийн хэлснээр бол Кен түүнтэй зодтолтохыг хүсэж байна гэж хэлсэн байдаг. За энэ Кен ч бол бүх зүйлийг хүчээр шийдэх гэж оролдог байсан нь харагдаж байгаа байхгүй юу? Өөрөө ч хүнтэй зодтолтох гэж оролдоно, эхнэрээ ч хүнтэй зодтолтуулах гэж оролдоно. Хүүхдүүдээ ч гэсэн өөр хүмүүстэй зодтолтуулах гэж оролддог байсан байх. Нэг үзхүү гэлээд нэгийг салбгансан хүүхдүүд эдэн штэ. Хүүхдүүд ч гэлтгөө тийдэг том хүмүүс ч гэсэн байдаг л да. Яг нэг тиймэрхүү төрлийн хүн шиг санагдсан. За харин энэ Боу бол түүнтэй зодтолтохоос татгалзаад нүрээ буруулаад эргэж харах үед нь Кен шотгана түүн рүү чиглүүлсэн байсан. Боу зүхтгийг оролцсон ч гэсэн Кен гохоо дараад түүнийг онож бууддаг. Ойролцоо байсан нэг хүн буун дуу сонсоод ирэхэд Боу бол цуснд худгалдсан шалан дээр хөвтчихсэн. Хэргийн газарт хамгийн түрүүнд ирсэн Маунт Ситигийн нэг цагдаа Брюс Боугоос хэн буудсныг асуудаг. Боу хүзүүндээ буудуулсан амнаас нь цус гарч байсан ч гэсэн арай хийж Кен гэж хэлдэг. Кен хэдхэн цагийн дараа баривчлагдсан ч юу ч мэдгүй гэж хэлээд өмгөөлөгчөд дууддаг. Гэтэл маргааш өглөөн нь тэр $30,000 батлан далтаар суллагддаг. Тэр оройд Кен Трина хоёр DNG бааранда очоод юу ч болоогүй юм шиг архицсан гэдэг. Боу 10 хоног эмнэлэгт хэвдсэн ч за азар амьдулдаг. Гэхдээ Кенийн хувьд бол хэрэг үүгээр дуусаагүй. Тэр Боуг үргэлжлүүлэн дарамталж айлган сүрдүүлсэн хിവэрэ. 81 онд өгсөн нэг ярилцлаганда Боу болсон явдлыг тайлбарлахдаа эргээд хартал Кен хоёр амтаа Буу барьсан түүн рүү чиглүүлсэн байсан гэдэг. Тэр мөчөд Боу дотроо бодохдоо намайг үнэхээр буудах гэж байна уу? Эсвэл зүгээр л айлах гэж байна уу гэж бодсон. Хэрвээ буудах гэж байгаа бол бултах хэрэгтэй гэж шийдээд яг хажуу тийш болсон болохоор сум зүг нь шүргэж ондог. За үүний дараа тэр ухаан алдсан. Кен бол зөвхөн Бууг биш, түүнийг эмнэлэгт эргэж очсон номлогч тимийг хүртэл дарамталдаг. Дараа нь Кен, Трина хоёр тимийн сүмдэр буутаа очдог. Бууг эмнэлэгт хэвтэж байхад бол өөр хүмүүс л түүнийг эргэх зориг гаргаагүй. Яагаад тэгэхээр бүгд Кенээс айж исэн. Тэр Скидморийн хувьд бол бараг л хөдөө тоцгоны террорист болсон байсан. Аргаа барсан Луис мужийн захирагч болон прокуроруудад загтал бичдэг. За тэр загталтаа хэлэхдээ бид үлдсэн амьдралаа айцтай өнгөрөх ёстой юу? Шударгаас тогтооход бидэнд туслаач хэмээн бичсэн. Харин Кен бол бусдад Боу өөрийг нь хутгаар сүрдүүлсэн, тиймээс өөрийгөө хамгаалахын тулд буутсан гэж ярьж эхэлдэг. Үнэхээр Буу гартаа хутагтай байсан ч гэсэн тэр хутга нь бол дэлгүүрийн арын хаалганы дэргэд цаасан хайрцаг зүсгэд ашиглаж байсан тэр хутга байсан. Буу бол бараг 70 настай, тайван даруухан хүн байсан. Түүнийг бол Буу барьсан Кен руу хутагтаа дайрна гэдэг бол нутгийн хүмүүсийн хувьд огт итгэмээргүй зүйл байсан. За дараа нь Кен тухайн үед бол Скидморд байсан бараг цорын ганц хууль сахиулагч болох Дэвидийг хүртэл сүрдүүлдэг. Дэвид Кенийн эсрэг шүүхэд мэдүүлэг өгөх байсан учраас Кен түнд намайг үлдсэн амьдралаар минь шорон хийх гэж оролцсон ямар ч новшийг би ална гэж хэлээд Бууга Дэвидийн толгороо чиглүүлсэн. Дэвид арай хийж Кенийг тайвшруулад явуулсныхаа дараа шерифийн албанд радио холбоогоор болсон явдлыг мэдгдсэн ч шерифийн албаас түүнд бити наадхаа өдөө хатгаа бидний хийж чадах зүйл ерөөсөө байхгүй. Наадхаа зүгээр л ажиглаад байж гэсэн хариу авдаг. Тэгэхээр энэ Кен хууль сахиулагчийн толгой руу Буу чиглүүлсэн байгаад хүртэл хийх зүйл алгаа гэж хариулсан нь бол үнэхээр итгэмээргүй. Энэ бол үнэхээр Кен бүр хуулиас давсан эрх мэдэлтэй аимшиг хүн байсан гэдгийг харуулсан уу? Эсвэл энэ хууль сахиулагчид арчаагүй ганц хүнийг дараад авчиж чадахгүй ийм хүмүүс байсан уу гэдэг бол бас л хоёр талтай зүйл байна. За энэ үед энэ цагдаа Дэвид бол Скидмор хотын дотор ажиллаж байсан цорын ганц хууль сахиулагч. Энэ албан тушаалд ердөө 6 сар ажиллаад байсан. За харин энэ явдлын дараа даваа гарагт тэр ажлаа шууд орхидог. Мэдээж өөрлөө нь Буу чиглүүлсэн хүний эсрэг бусад цагдаа нар юу ч хийхгүй байхад ийм ажлыг үргэлжлүүлэхийг хүсээгүй нь ойлгомжтой. За Кен мөн өөрийг нь баривчилсан цагдаа Ричардыг уцаар сүрдүүлдэг. Төд удалгүй Ричардын эхнэр Кенийг гэрийнх нь хажуугаар машина маш удаан явуулан өнгөрөхийг хардаг.
Урдын адил Кенни өмгөөлөгч бол шүүх хурлыг аль болох удаашруулж эцэст нь хэргийг Миссури мужийн Бethany хот руу шилжүүлж чаддаг. За энэ хот бол Скидмороос ойролцоогоор 120 км-ийн зайтай. Шүүх хурал 81 оны 6 сарын 25-нд эхэлдэг. Хэргийг өөр хот руу шилжүүлсэн шалтгаан нь бол Скидморын бараг бүх хүн Кенниг таньдаг. Түүний олон жилийн хүчирхийлэл, айлган сүрдүүлэлтийг мэддэг байсан учраас тэнд шудраг тангартны шүүх бүрдэх боломжгүй гэж үзсэнтэй холбоотой байсан. Гэтэл энэ нь бол Кенни талд ашигтай болдог. Яг тэгэхээр Bethany-гийн тангарагчнууд Кеннийн Скидморд олон жилийн турш үйлцэн гэмт хэрэг хүчирхийлэл, айлган сүрдүүллийн талаар мэдээж юу ч мэдээгүй байсан. Кенни энэ удаад бол өөрийгөө хамгаалсан гэж мэдүүлдэг. Мөн түүний найзуудын нэг шүүх дээр гарч ирээд буудлага болох үед дэлгүүрийн ойролцоох гудамжаар явж байсан бөгөөд Бог Кен руу дайрсныг харсан гэж мэдүүлдэг. Гэхдээ тэр гэрч 9 сарын турш яагаад нэг ч удаа гарч ирээгүй талаар асуухад бол ямар ч тайлбар хэлж чадаагүй. Кенд зэвсэг хэрэгэлсэн 1-р зэргийн халдлагын ял тулгасан бөгөөд энэ хэрэг бол хамгийн бага 10 жилийн хорих, за цаашлаад бүр бүх насаараа хорих ялтаасан. Гэтэл дараа нь уг ялыг 2-р зэргийн халдлага болгож бууруулдаг. Эцэст нь тангарахтнууд Кенд ердөө 2 жилийн хорих ялыг оноосон. Ингээд Кенни өмгөөлөгч Ричард бол яг хүссэн зүйлдээ хүрдэг. Кеннийн жинхэнэ төрх Скидморд олон жилийн турш бий болгосон айдас мөн түүнд өмнө нь тулгарч байсан 37 орчим хүнд гэмт хэргийн талаар юу ч мэдэхгүй тангарахтнууд түүнийг шүүсэн. Ингээд 2-р зэргийн халдлагын энэ хэрэг нь Кеннийн олон жилийн гэмт хэргийн дараах анхны бодит ял шийтгэл болдог. Кенни өмгөөлөгч Ричард түүний 2 жилийн ял авсан ч гэсэн үнэндээ 6-7 сараас илүү хоригдохгүй гэж үзэжсэн. Тэр Кенд санаа зовх хэрэггүүдээ энэ хэргийг зохицуулж болно гэсэн байр суурьтай байсан. Дараа нь тэр шүүгчийг ятгаж ердөө 25 хоногийн давж заалдах хугацаа дуустал Кенниг батлан даалтаар сул хിവэр үлдээх шийдвэрийг гаргуулсан. Ингэснээрээ Кен дахин Скидморын гудамжаар чөлөөтэй явдаг болсон. За ял сонссноос ердөө 3 хоногийн дараа Кен Трина 2 урдын адил DNG бааранд очдог. Тэр үед Кен жад суйрлуулсан M1 гэдэг винтов буу авч явсан. Тэдний хийснээр бол уг бууг зарах гэж байсан. Гэтэл Кен дотор сууж байхдаа Тринад энэ буугаар Боугийн ажлыг бүр мөсөн дуусгана гэж ярьж эхэлдэг. Тэр бүр сумны магазин хийж бууга галлахад бэлэн болгодог. Нэг гэрчийн хийснээр Кен Боугийн толгой руу удаад дараа нь жадаараа цацагт хэрүүл хэрчиж байгаа мэт хэрчнэ гэж хэлсэн. Үүнийг харсан, сонссон, тэтгэврт гарсан фармер Пит уурлаж баарнаас гараад явдаг. Тэр даруй хөвгүүд болон нутгийн хідэн хүнийг цуглуулад Бов болон түүний гэр бүлийг хамгаалахаар гэрийнх нь ойролцоо харуул хийхээр тохируулдаг. За мөн Пит болсон явдлыг шууд эрх баригчдад мэдгдсэн. Кеннийн занал хийлийг сонссон өөр 3 гэрч бүгд ижил мэдүүлэгт гарын үсэг зурсан. Энэ үед тойргийн прокурор Дэвид гэдэг хүн гарч ирдэг. Тэр хуулийн сургуулаа төгсөөд удаагүй залуу прокурор байсан ч гэсэн энэ занал хийлийг ашиглаад Кеннийн батлан даалтыг хүчингү болгож түүнийг шууд шоронд хийхийг оролддог. Гэтэл шүүгч прокурор болон Кеннийн өмгөөлөгч тохируулсны дагуу Кеннийг шууд хорихын оронд 5 хоногийн дараа дахин шүүх хурал хийхээр болдог. Гэтэл Кеннийн өмгөөлөгчийн ажлын давхцал гэсэн шалтгаанаар шүүх хурлыг дахин 10 хоногоор хойшлуулдаг. Ричард дараа нь Кен руу уцтаж энэ хугацаанд Скидмор руу огт очиж болохгүй гэж анхааруулдаг. За тэгээ мэдээж Кен бол чиггүй толгой хэний ч үгийг сонсдоггүй болохоор түүний үгэнд ордоггүй. 81 оны 7 сарын 10-ны халуун баасан гарагийн өглөө 47 настай хүчирхийлэл үлддэг Pedophile Ken дахин Skidmore-ийн Elm Street-дээр гарч ирдэг. Тэр өглөө яг тэр гудамжинд байрлах нэгэн танхимд 60 орчим ууртай оршин суугч цуглардаг. За тэдний бараг ихэнх нь ирчүүд байсан. Тухайн үед Skidmore ердөө 400 гаруй хүн амтай байсан учраас энэ нь бол хотын хувьд маш том тоо. Тэд шүүх хурлыг хойшлуулсанд уурлаж байсан төдийгүй Ken-ийн эсрэг мэдүүлэгт гарын үсэг зурсан хүмүүсийн аюулгүй байдалд санаа зовж байсан. Тиймээс тэд нутгийн шериф, Вьетнамын дайны Ахмад дайчин Дайнигаас Ken-ээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө хүсдэг. Дайны болон цугласан хүмүүс Ken-ийн хөдөлгөөнийг ажиглах хөршийн эргүүлэлтэд тустай зохион байгуулалт хийх талаар ярилцдаг. Ken тэр өглөө 11 цагаас өмнө хотод ирээд өөрийн машин Chevy Silverado-го Elm Street-дээр байрлуулдаг.
Энэ нь уулзалтанд байсан хүмүүст өөрийгөө хотод ирсний бас тэднээс огт айхгүй байгаагаа харуулах гэсэн үйлдэлээс нь. Дараа нь Кен Трина хоёр уулзалт болж байсан газараас холгүй орших DNG гэдэг бар руу очдог. Тэнд Кен 6 шил шар айраг, Камел тамхи, хотоодны хүчил дарах им худалдаж авсан. Удалгүй Кен хотод ирсэн тухай мэдээ уулзалтанд байсан хүмүүст хүрдэг. Харин шериф Дани хотод үлдэхийн оронд 24 км-ийн зайтай Маривилл дахь ажлын өрөөлөгөө буцдаг. Энэ нь бол өнөөдрийн хүртэл маргаан дагуулдаг. Зарим хүн түүнийг юу болох гэж байгааг мэдээд зориуд явсан гэж үздэг бол зарим нь энэ зүгээр л айгаад үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэж боддог. Удалгүй танхимд байсан 30 орчим хүн Кени байсан бар руу очдог. Зарим нь шар айраг ундаа захиалсан бол зарим нь зүгээр л Кен руу хүүтэн арцаар ширтгэхээр орсон. Кен удалгүй дохиог олоод авсан бүх зүйлээ бариад Тринатай хамт гараад явдаг. Тэднийг гадагш гарахад уулзалтанд байсан хүмүүсийн ихэнх нь араас нь дагдаг. Гадаа яг хэдэн хүн байсан тодорхойгүй ч ойролцоогоор ер нь бол 30-аас 60 хүн байсан гэж үздэг. Трина машины зорчигчийн суудалд сууж харин Кен жолоочийн суудал руу явдаг. Кен цугласан хүмүүс рүү маш ёжтой инээмсэглэж хараад тамхи амандаа зуудаг. Харин яг асаахаас өмнө 2 удаа буун дуугардаг. Дараа нь өөр талаас дахин 4 буудлага сонсогдсон. Зарим хүн бол үүнээс жолон буун дуу гарсан гэж ярьдаг. Зарим орчин суугч яг юу болж байгааг ойлголгүй газар хөвтсөн бол зарим нь шууд зүхтаадаг. Кен хамгийн багадаа 2 өөр төрлийн буугаар буудалсан бөгөөд тэдгээрийн нэг нь 22 калибрийн, нөгөө 8 мм-ийн буу байсан. Тринагийн хэлснээр нэг эрэгтэй түүнд машинаасаа гарахгүй байхыг Истивээс түүнийг ч бас буудна гэж ойрлсон. Эцэст нь тэр машинаас гарч ойрлсоор гүйхэд ойролцоо байсан нэг хүн түүнийг аюулгүй газар хүргэдэг. Хожим Трина тэр мөчийг дурсахдаа тэд баарнаас гараад машиндаа суусан бөгөөд тэднийг гармагц бусад хүмүүс ч гэсэн араас нь гарч ирсэн гэж ярьдаг. Тэд ихэвчлэн Тринагийн талд машины зорчигчийн хаалганы орчимд цугласан байсан. Кен машиныг асаагаагүй тэд зүгээр л сууж байсан гэж Трина хэлдэг. Тэр хүмүүс юуг хараад байгаа юм бол гэж эргэж хартал бүгд чимээгүйхэн тэднийг ширтэж байсан. Тринагийн хэлснээр бол дараа нэг эрэгтэй гудамжны нөгөө тал руу очиж өөрийн машинаас буу гаргаж ирээд гал нээсэн. Удалгүй шериф Дани ажил руугаа буцаж явахдаа буун дуу гарсан тухай радио дуудлага хүлээж авдаг. Тэр Скидмор руу буцаж ирэхэд Кен машин дотроо аль хэдийн нас барсан байсан. Кен толгоон ар хэсэгтээ буудулсан бөгөөд сум шүдийг нь хүртэл хагалж гарцсан байсан. Мөн хүзүү болон нуруунда нийт 3 удаа буудулсан. Кенийн 13 настай хүү тэр өдөр аавынхаа цогцыг харсан. Мөн хид хідэн сум машины тээш бүхээгийн арын хэсэг, арын шил болон жолоочийн хаалгыг нэвтэлсэн. Ойролцоогоор 122 кг жинтэй Кен урагшаа бүгтээж унсан хിവэрэ байсан. Хөл нь хаазан дээрээ дарагдсан байсан болохоор машин бараг хагас цагийн турш асаалтай ажиллаж эцэст нь хөдөлгүүрийн шатсан. Хамгийн хачиргалтай нь буудлагын дараа хотынхан юу ч болоогүй юм шиг өдөр тутмын амьдралдаа буцсан явдал. Ийм олон хүний нүдэн дээр ил цагаан болсон буудлагын дараа бүгд зүгээр л болчлоо гэсэн юм шиг амьдралаа үргэлжлүүлдэг. Энэ явдлын дараа Мизури мужийн баруун хойд хэсгийн 6 өөр хувь сахиулах байгууллагаас нийт 23 албан хаагчийг Скидмор хот руу илгээж мөрдөн шалгах ажлын хэсгийг байгуулсан. Харин тэр ажлын хэсгийг хэн ахалсан гэж яг буудлага болохоос өмнө хотыг орхиж явсан, дараа нь буцаж ирсэн шериф Дани. 23 мөрдөгчтэй том баг ажиллаж эхэлсэн ч мөрдөн шалгах ажиллагаа бол анханасаа төдийлөн зөв яваагүй. Энэ надлага өдрийн цагаар олон хүний нүдэн дээр болсон. Ойролцоогоор 60 хүртэл хүн харсан байж болзошгүй гэж үздэг. Гисэн ч гэрч байж болох хүмүүр би юу ч хараагүй гэж мэдүүлдэг. Тринагийн хэлснээр буудлага эхлэх үед зарим хүмүүс машинаас нь ердөө хитгэн алхмын зайд зогсож байсан ч нэг ч хүн нэмэлт мэдээлэл өгөхөөр гарч ирээгүй. Удалгүй хинч хууль сахиулагчтай хамтран ажиллахгүй нь тодорхой болдог. Мөрдөн байцаагчдын үзснээр 2-6 хүн буудсан байж магадгүй ч яг хэдэн хүн оролцсныг хизээч тогтоож чадаагүй. Хожим Кени хит хитэн хүүхэд том болоод энэ аллагыг хотын оршин суугчид болон орон нутгийн хууль сахиулагчид хамтран нуун дарагдуулсан хуйлдаан байсан гэж үздэг болсон. Аллагын дараахан мөрдөн шалгах баг гэрч байж болзошгүй хамгийн бага 35 хүний жагсаалт гаргасан ч тэдний нэг нь ч ам нэгээгүй. Тэр бүхэл мэдээлэл авах тусгай утас хүртэл ажиллуулсан ч зөвхөн сэтгүүл чидэл залгаж хэргийн талаар мэдээлэл авахыг оролцсон. CBS телевиз хүртэл Скидмор хотод сурвалжлах баг илгээсэн ч орчин суугчдын ихэнх нь тэдэнтэй ч
ярихаас татгалздаг. Тухайн үед хотын шуудангийн дараагаар ажиллаж байсан Джеймс хожим шүүхээс гэрчээр дуудулсан бөгөөд буудлагыг харсан хүмүүсийн нэг гэж үздэг. Түүнээс юу болсон талаар асуухад би юу ч хараагүй. Хувилдаан болсон ч гэж бодохгүй. Гэхдээ энэ бол миний бодол. Харин дараа нь тэр нэмж ингэж хэлдэг. Хоттой хизээж сайн зүйл хийж байгаагүй хүнийг өрөвдөх амаргүй. Нэм бактери устгах аргыг олсон хүмүүсийг хинч хизээж дүүзэлж байгаагүй шүү гэж хэлдэг. За энэ үг бол Кенийн талаар Скидморийн оршин суугчид ямар байдалтай байсныг маш тодорхой илэрхийлдэг. Өмнө нь Кенд сүрдүүлүүлж байсан нөгөө толгойдоо буу тулгуулад ажилласаа гарцсан Дэвид хүртэл ингэж хэлдэг. Силурата машин л харамсалтай юм да. Уг нь их сайхан машин байсан юмсан гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хүмүүс бол Кенд огт харамсаагүй харин машиныг нь л өрөвцөн гэсэн үг. Харин Трина бол нөхрөө эцсийн мөч хүртэл өмөрсөн хിവрэ байсан. Тэр хэлэхдээ би түүнийг багаасаа мэднэ. 7 жил хамт амьдарсан. Тэр хизээч тийм хүн байгаагүй. Хиндэж төвөг уддгүй сайн хүн байсан гэж ярьдаг. Мөн тэр Кенийг халамжтай сайн нөхөр аав байсан гэж хамгаалсан. Гэхдээ энэ нь бол өмнө нь болсон олон үйл явдалтай огт нийцдэггүй. Яагаад тэгэхээр Кен бол Тринагийн эцэг эхийн байшинг шатаасан, гэр бүлийнх нь нохоог буудсан, асрамжийн газрын гадна хүртэл очиж Тринаг дарамталж байсан гэх олон баримт өмнө гарч иж байсан. Үүнээс чачирхалтай нь Кеныг амиа алдсны дараа Трина өмнө нь өгсөн бүх мэдүүлгээ үгүйсгэж эхэлдэг. Тэр хэлэхдээ Кен өөрийг нь хүчндээгүй тухайн үедээ атаархсандаа тэгж хэлсэн гэж мэдүүлсэн. Мөн эцэг эхийн байшин Кенээс болж шатсан биш, цахилгаан гимтлээс болсон гэж хэлдэг. Кен нас барсны дараахан түүний хүүхдүүдийн ярьснаар үл таних хүмүүс машинаар ирж гэрлүүнд буудсан бөгөөд нэг сум нь хүүхдүүдийн нэгийг бараг л онох шахсан гэдэг. Үүний дараа Трина хүүхдүүдийнхээ хамт нуугдахад хүрдэг, харин удалгүй Кенийн байшин бүрэн шатдаг. Кенийг Saint Joseph хотод оршуулснаас 6 хоногийн дараа мөрдөн шалгах баг цуглуулсан бүх нотлох баримтаа прокурор Дэвидэд шилжүүлдэг. Маргааш нь Дэвид болон шериф Дани нар шалтгаан тогтоох тусгай сонсгол явуулсан. За энэ нь бол албан ёсны тангарахны шүүх биш ч гэсэн түүнтэй төстэй ажиллагаа байсан. Тэнд хууль сахиулагчид Трина мөн хэргийн газар байсан хит хитэн гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний дунд шуудангийн дарга Джеймс, хотын дарга Стив, DNG Барни Бермен, Реднер байсан. Гэсэн ч эцэст нь хэнийг ч баривчлах шийдвэр гараагүй. Албан ёсны дүгнэлтэнд Кен үл мэдэгдэх нэг буюу хит хитэн хүний буудсан сумны улмаас нас барсан гэж тэмдэглэгддэг. Мөн алга болсон өдрийн танхимын уулзалтын үеэр зарим ирчүүд Кеныг алхад хідэн дүүрэг төлөх талаар ярьж байсан гэх цуурхал хүртэл тардаг. Харин шериф Данигийн хэлснээр бол тэр өдөр уг уулзалтаар Кеныг алгах тухай огт яригдаагүй гэж хэлдэг. Хэдэн жилийн дараа нэгэн нутгийн оршин суугч хамтран хуйлцсан хүмүүс их бууга нэг машинд хийгээд Wyoming мужийн Шаян хот руу аваачиж устгасан гэж мэдүүлдэг. Өөр нэг бууг гол руу шийдсэн гих яриач гисэн гардаг. Гэхдээ эдгээр буунуудын нэг нь ч олдоогүй. Бас нэг цуурхлаар бол шериф Дани өөрийн хэлсэн шиг ажил руугаа буцаагүй, харин хотын хаан ихтэй нүднээс алд хүлээж байсан гих яриа хүртэл тардаг. Нэг эмэгтэй бүр Дани дээвэр дээр буутай зогсож Кен рүү онилсон байсан. Тэрч байтугай хамгийн түрүүнд гал нээсэн хүн нь тэр байсан гэж хэлсэн. За үүнд нь хариу болгож шериф Дани хэлэхдээ за хэрвээ би тэр новшийг буудах байсан бол өглөөний 7 цагийн үед үүднийхээ довжоон дээр шээж байхад нь л буудчих байсан. Хэрвээ тэгсэн бол намайг буудсан гэдгийг хинч мэдгүй байх байсан гэж хэлдэг. Гэхдээ эцэст нь холбооны тангарахны шүүх бол Даниг алхад оролцсон гэх хангалттай нотлох баримт байхгүй гэж үздэг. Тэр хожим нь Америкийн нэгдсэн улсын дотоодын аюулгүй байдлын яамны хамгаалтын албанд 20 жил ажиллаад 2017 онд нас барсан. 1982 онд FBI-гийн мөрдөн шалгах ажиллагаа дуусгаад хинч яллагдагчаар татагдаагүй. 3 шин гэрч холбооны мөрдөн шалгах ажиллагааны үеэр буудлагын талаар ярьсан ч прокурор Дэвид нарийн авч үзэж үнэлсний дараа гин бурууг эргэлзээгүйгээр тогтоох хангалттай нотлох баримт байхгүй гэж мэдэгдсэн. Прокурор Дэвидийн хэлснээр бол нэг удаа тэдэнд тангарахны шүүхийн өмнө мэдүүлэг өгөх гэж байсан гэрч байсан ч тэр хүн удалгүй өмгөөлөгч хүсэж өмнөх мэдүүлгээ буцааж авсан. Тринагийн хэлснээр бол тэр гэрчийг хэн нэгэн айлган сүрдүүлж дуугүй болгосон гэж үздэг. 84 онд Кенийн өмгөөлөгч Ричард Тринагийн өмнөөс иргэний нэхэмжлэл гаргадаг. Трина нийт 11 сая доллар нэхэмжлээд нэхэмжлэл бол шериф Дани болон хотын дарга Стив за мөн нэг иргэн Дэл гих
хүний эсрэг гарсан. Гэхдээ уг хэрэг бол шүүхийн гадуур тохиролцоогоор дуустдаг. 11 сая $10 нэхэмжилсэн ч эцэст нь тэд бараг юу ч аваагүй. Норвей тойрог бол $12,600, хот $2,000, за энэ Дэл гих залуу $3,000 төлөөд нийт $17,600 нөхөн төлбөрийг авсан. Гэхдээ хэнийг ч гин бурууга хүлээн зөвшөөрөөгүй. Үүний дараа Трина хүүхдүүдийнхээ хамт Скидмороос явж дахин хизээч буцаж ирээгүй. Өнөөдрийг хүртэл Тринагаас өөр хэн ч олон нийтэд ил гарч тодорхой хүнийг буудсан гэж найдвартайгаар буруутгаагүй. Трина алгын талаар мэдээлэл өгсөн хүнд $10,000 шагнал амлсан ч хинч гарч ирээгүй. Хотынхан бүгд харилцан ойлголцлоор дуугүй байсан уу, эсвэл зарим гэрч нутгийн хүмүүсээс айж дарамтанд орж амаа барьсан уу гэдэг нь бол ихэнх хүн энэ хоёр зүйл хоёулаа байсан гэж үздэг. Трина хожим дахин гэлэж Миссури мужийн Лебанон хот руу нүүсэн бөгөөд 2012 оны 1 сарын 24-нд 55 насныхаа төрсөн өдрөөр хорт хавдраар нас барсан. Өнөөдөр олон хүн Скидмор хотын нэр хүнд 81 оны энэ хууль бус өшөө авалтын дараа хинч өмнөх шигээ болоогүй гэж үздэг. Энэ үйл явдал бол хотыг бүр мөсөн өөрчилсөн. 80-ад оноос хойшоо энэ хот хүн амынхаа бараг талыг алдсан. Зарим хүн үүнийг төмөр зам хаагдсан, сургууль хаагдсан болон бусад эдийн засгийн уналттай холбодог. За харин зарим нь бол Канийн алгын дараа Скидмор хот өөрөө тарьсан зүйлээ хураасан гэж үздэг. Яагаад тэгэхээр Канийн үхлийн дараач гэсэн энэ хотод олон аимшигтай хэрэг эмгэнэлт явдал гарсаар байсан. Гэхдээ нөгөө талд Кан бол хулгайч, педофил, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хүчирхийлдэг хүн байсныг хүмүүс мартаагүй. Энэ хэргийн талаар бол олон хүн өөр юу хийх ёстой байсан юм бэ гэж асуудаг. Кен бол олон жилийн турш насан туршаагүй хүүхдүүдийг хүчирхийлж, жирэмсэн болгож, хүмүүсийг айлган сүрдүүлж, буудаж байсан ч гэсэн хууль бол бодитоор зогсоож чадаагүй. Тиймээс зарим хүн бол хотынхны энэ үйлдэлийг ойлгож болно гэж үздэг. Гэхдээ ойлгож болно гэдэг нь бол зөв гэсэн үг биш. Хууль ажиллахгүй үед хүмүүс өөрсдөө шударга ёс тогтоох нь бас нэг талаараа аюултай. Түүхэнд бол ийм зүйл олон удаа гэмгүй хүмүүсийг ч гэсэн хохироосон байдаг. За үүнээс гадна Кен нас барсны дараа Трина болон хүүхдүүдийнх нь гэрлөө буудсан, байшингийн шатаасан гэх үйлдэлүүд бол энэ хэрийг жоохон ёс суртахууны хувьд төвөгтэй болгодог. Хүүхдүүд ямар ч буруугүй байсан. Трина ч гэсэн өөрөө олон жилийн турш Каны нөлөө хүчирхийлэл амьдэрсэн хохирогч байсан байж болох. Эцэст нь энэ хэрэг бол Канийг алах нь зөв байсан уу гэхээс илүүтэйгээр хууль иргэдэд хамгаалж чадахгүй бол нийгэм ямар байдалд хүрдэг вэ гэсэн асуултыг үлдээдэг. За харин өнөөдрийнхөө хэрийг сонссон та нараас асууя, хэрвээ та бүхэн энэ цаг үед байсан бол хэн буудсныг нь харсан байсан бол хувь сахиулагчдад хэлэх байсан уу? Энэ хэрийг та зохион байгуулалттай үйлдэгцэн гэж бодож байна уу? Эсвэл хүмүүс тэрхэн зур уурн хүрээд үйлдсэн гэж бодож байна уу? Та нар минь өөрсдийн шүүлтийг хийж дүгнэлтээ бичээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонсон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баярлалаа.